Том уу ямар юм гэхээр өөрийн гэсэн хоруу чанартай. Тэгэхээр тэр том нь гол нь уушгины хатаагаар хөндрүүлдэг. Сурцсан да тархины цагаан бацыг гимтээдэг, суулгалт өвчин үүсгдэг гэх мэт ингээ хөндрөлөөд ихтэй. Тэгэхээр энэ жилийн том уу одоогийн байдлаар манай халдварт өвчин судлалын үндэсний төмөө томоогийн алд байгаа. Тэр алдны одоо мэдээлэлснээр хүрээний H3 N2 одоо ингээд орчил гэдэг чинь энэ агаарт ингээд эргэлтчихлээ тийм ээ. Ер нь хүүхдийн халуун 38-аас 38.5 ба түүнээс дээшээ халуулахад энийг бол заавал буулгах хэрэгтэй. Тэгэхээр энэ бол 39 хүрээл 40 хүрээл ингээд маш өндөр халуурж байгаа. За өндөр халуурна гэдэг чинь ерөнхийдөө бол хүүхдийн хүнд байдалд оруулж байгаа. Тэгэхээр зэрэг энэ халуурлалтаас гадна том өөрөө ийм хор ялгаруулж байгаа шүү дээ. Маш их хордлогын шинжтэй. Хүүхд уйлгансан, тайван бус ийм байгаа. Тэгэхээр эцэг эхчүүдэд бид нар юуг анхааруулдаг вэ гэхээр хүүхд халуурч байгаа. Халуурч байгаа үед бүх хүүхд хоолндоо дургу. Халуурч байгаа үед бүх хүүхдүүд орчны сонирхолгүй. Үндсэн хоёр шинж. Тэгэхээр зэрэг энэ одоо хоёр үндсэн шинж нь юу вэ нөхөр халуураагүй үедээ орчны сонирхолгүй. Халуураагүй үедээ хоолндоо дургу. Энэ хоёр шинжийг л ээжүүд маш сайн харж байгаа хэрэгтэй. Томоо туслаа халуурна. Ханиалгана сүүлийн 10 хоногт болно гэсэн үндсэн 3 шинжтэй. Тэгэхээр халуураагүй байхдаа хоолндоо дургу. Халуураагүй байхдаа орчин сонирхолгүй. Унжиж номоогоо орон дээр ихтэй ээжигээ хоримодоод уйлгнаад идэх байхгүй. Энэ бол хүндэрж байгаа хөвгчүүдийг аягүй сайн анхаарна. За дээр нь ерөөсө томоо угаасаа л ханиалгана. Томоо тус төвчин бүгдөө л ханиалгана. Нэг л ханиалгана гэдэг ойлголттой бай. Хоёрдугаарт нь бол ерөөсө халуурна. Халуурж байгаа үед халууны үзэн айл болгон ялах хүүхдээ айл болгон халууны шилтэй байх хэрэгтэй. Тэгэхээр зэрэг халууралт нь хэдийн гэхээр 5 хоног халуурлаа хизээж үзээгүй гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр халуурлаа 38 градус 10.5 ба түүнээс дээшээ халуурал заавал буулгана. Гэрийн нөхцөл буулгана. Тэгээ гэрийн нөхцөл буулгахдаа одоо бид нар парацетамол гэдэг иммунацетамол л эхлэдэг. Юуны түрүү аюулгүй хим ибупрофен энтрийг бас өгдөг байхгүй юу. Тэр бол бас зарим нэг арчилтаа хүүхдүүдэд эвгүй. За парацетамол хэдээр өхийн тэрийг тухайн үедээ уцаар уцтаад ингээд өгч. Дээрэс нь хүүхд маань цагаан халуурч байвал ялангуяа томооны хүрээний вирус тухай хоруу үүсгчээр үүсгэсэн байгаа тохиолдолд хүүхэд цонхиж халуурдаг байхгүй юу? Цагаан. Энэ халууралтын үед яалтал халуунаа буулгаад эмнэлэг дуудаад шөнийн цагаар 103 дуудсан юугаа дуудын дуудаад өөрсдөө ямар боломжтой байгааг таксигаа барьд юм уу яахын тэрүүгээрээ өөрийнхөө хамгийн ойрын эмнэлэгт авчна. Цагаан халууралт гэж юу юм гэхээр ээж нь гарын нэрээд үзэн хүүхэд. Царийг нь харан цонхгоор хацар нь ингээд цонхиж хөлийн нөрөөд үзэн хүүхэд. Ер нь хүүхдийн хөл мүлүүхэн байдаг байхгүй. Тэгэхээр ээж нь бол барьж үзэхдээ миний хүүхдийн хөл ийм л байдаг. 5 халуун хөл бол ерөөсөө зон л байгаа. Зон ч гэсэн мүлүүхэн л байдаг. Дээр нь ингээд одоо ажиглалт сайтай ээжүүдээс асуухаар ингээд нэг цамцын яраад үзээд тахта цээжнийх нь яг арсны өнгө нь ямар их ирээ юм шиг. Бүр том хүүхэд өсвөр насны хүүхэд чичирч ийн би ингээд чихүүцгүүрээд чичирээд байна гэж хэлнэ. Нялх хүүхдэл чичирж байгаа юм шиг байж болно. За энэ цагаан халууралт бол үүсгэгч чинь муухай үүсгэж байна. Энэ цаашдаа хүндэрнэ 2 хоногийн дараа ч юм уу энэ хүндрэх боломжтой учраас эмчит яаралтай ханд гэдгийг хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм халууралтын дээр ээжүүд одоо эмч асуухаар гар нь ямар байсан, царийн цонхор байсан уу, хацар нь ямар байсан гэхээр цонхор тийм гэдэг ингээд хэлэх хэрэгтэй. За дараа нь улаан халууралт гэж байдаг байхгүй юу. Энэ бол биеийн эсэргүүцлэр явж байгаа. Гарын нөрөөд үзэн халуун. Нүүр нь часуулаа. Аюу бол 40 хүрсэн байхад часуулаа байж болно. Тэгээд дээр нь хөл нь тийм их таараагүй. Арсны өнгө хэвээ. За энэ бол улаан халууралт буюу хүүхд бас биеийнхээ эсэргүүцлэр юмыг туулах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр биеийн эсэргүүцлийн халууралт энэ дээр орж ирж болно. Энэ халууралт бол эмчнэр ч гэсэн хэлнэ. 1-2 хоног харъя, ажиглая энэ гэж хэлнэ. Гэхдээ ямар ч халууны үед хүүхдийн халууныг бууруулад халуунтай өндөр халуунтай тээвэрлээд аваад тавих эмнэлэг рүү авах бол бас